Сайн бацхан үзэгчтэй та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн зүгээс үйлдвэрийн гэрэл сэдвүүд нэвтрүүлгийг хийж байгаа билээ. Монгол улсын өнөөгийн чэнжи эдийн засгийн тогтолцоог өөрчилж аж үйлдвэр, шинэ технологи, инновацээр сүрэлсэн бүтээлч эдийн засгийн цоошин тогтолцоог бүрдүүлэх гарцаагүй зайлшгүй шаардлага байгаамаа. Өнөөдрийн энэ нэвтрүүлгээ Монголын хунцрын үйлдвэрийн салбарт анхдагч болсон хэв ашмал компани дээрээс бид эхлүүлж байна. За бүгдээрээ дотгошоо үйлдвэрлэлөөр орцгоё. За үзэгчдээ өнөөдөр бид үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гишүүн компани хэв ашмал компани үйлдвэр дээр хүрэлцэн ирээд байна. Тэгээд өнөө хэв ашмал компани захирал хөдөлж чулуунтай бүгдээрээ уулзцгаая. За санаа. За ингээд өнөөдөр танай үйлдвэрийн үйл ажиллагаатай олон үзэгчтэй танилцуулах гэж бид нэр хүрэлцэн ирээд байна. Тэгээ Монгол улсад аж үйлдвэрийн салбар хөгжиж байж энэ улс орн энэ ужиг хямралаасаа бол гарна. Тэгээд хунцрын салбарт манлайлагч болж тийм ээ. Энэ солонгосын маш өндөр технологийн үйлдвэрлэлүүдийг оруулж ирж амжилттай 6 жил ингээд явж байгаа тийм ээ. Барилгын салбар дээр болон бусад салбаруудаар ингээд явж байгаад их талархаж их баярлж байна. Тэгээд та бас энэ үйлдвэрийн талаар танилцуулга хийнэ. За сайн байцгаана уу. Тэгэхээр бид бол хунцар хэвлэх технологиг бол ингээд харж байна. Анх 2014 онд ингээд өөрсдийн ах トゥ нартай ингээд байгуулад өнөө хүртэл ингээд явж байна. Бид бол үндсэндээ барилгын материал тэн дундаа барилгад маш хөргөнөөр илэгдэг барилгын арматур хөндөрүүлэгч тулаас муу утас цахилгааны кабель хоолой гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийг дотооддоо үйлдвэрлэдэг байгаа. Үндэсний үйлдвэрлэгч хэв хашмал хунцар компани хунцар хэвлэх үйлдвэр, хаягдл хунцар дахин боловсруулах үйлдвэр, барилгын төмөр бэлтгэцийн үйлдвэрлэл. Хэв хашмал хунцар компани нь байгаль орчинд ээлтэй эко үйлдвэрлэлийг явуулж байна. Барилгын бүх төрлийн туслах материал, ахуй хунцар идэл үйлдвэрлэгч хэв хашмал хунцар компани. Барилгын төмөр бэлтгэц үйлдвэрлэгч хэв хашмал компани. Барилгын тулгуур төмөр, тайд өвжөө болон бусад барилгын туслах материал, төмөр бэлтгэцийг олон улсын чанар стандартын дагуу бид эх орондоо үйлдвэрлэж байна. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад бүрэн хийцэн олон улсын стандартыг хангасан шилдэг шийдэл бүхий бараа бүтээгдэхүүнүүдийг хямдвар зах зээлд төрийн шуурхай нийлүүлэхийг бид зорилго болгон ажилладаг. Хэв хашмал хунцар компани. За манай үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд маань ингээд энд байна. Тэгэхээр энд бол нэг 10 орчим төрлийн загвар бүтээгдэхүүн, арматур өндөрлөгч бүтээгдэхүүн. За дээрэс нь та манайх мэдж байгаа Мимо гэргээд Монголын угсардаг боломжит төв соёлыг харуулсан угсардаг сувенир гэр байна. Хунцар аяг, цэвэр усны савны таглаа гэдэг. За энэ бол манай бүтээгдэхүүнүүдийн зарим нэг хэсгээс бид үзүүлж байгаа юм. Дахиад өөр бүтээгдэхүүнч байгаа. Тэгээд эндээс харахад бол бид бол эдгээр бүтээгдэхүүнүүдийг бид хунцар дахин боловсруулж буюу давхар нөөц ашиглан энэ бүтээгдэхүүнүүдийг стандартын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Эдгээр нь болохоор цэвэр түүхийд буюу анхдагч хунцрын түүхийдээр үйлдвэрлэдэг ийм ялгаатай байгаамаа. Тий. Энэ савыг бид Sky ихтлгүүр чиглэл компани гэж байгаа. Монголдо бас галтгооны янз янзын нэг техник хэрэгсэл үйлдвэрлэдэг компаниудын тэдний ингээд 3 салбартаа дэлгүүрүүдээ за мөн түнчл энэ Монголын сүлжээ дэлгүүрүүдээр ихэд ингээд энэ санууд ингээд худалдаалагдж байгаа. Түнхэн бол тэр гэр ахуйн зориулалтаа хийгдэм түнхэн байгаа. Мөн сүлжээ дэлгүүрүүдээр игээд ингээд катар байгаа. Энэ ингээд дотооддоо ерөнхийдөө үйлдвэрлэсэн ихэгдэх хайрц байгаа. Энийг бол хэрэглэгчд маань төрөл бүрийн зориулалтаар ашиглах боломжтой. За ингээд маш энгийн өөрөө ховл руугаа ингээд орчдөг. Ингээд энэ хайрцаг бэлэн. Ингээд хайрцаг маань бэлэн болсон байна. Энийг бол аялал зугаалга машины ард багж хувцсны гээд олон төрлийн зориулалтаар ашиглах боломжтой.
Монгол бол ийм бүтээгдэхүүнээр үйлдвэрлэж боломжтой шүү. Бид нэр чаддаг юм шүү. Эдийг бас илэрхийлэх гэсэн юм аа. Энүүгээр бас хэлэхэд бид ийм хайрцаг одоо энэ хайрцагны одоо яг энэ хайрцаг биш юмаа гэдэг өөр төрлийн хайрцагуд байгаа тийм. Жишээ нь одоо том Апу компани ч юм уу, MCS компани том одоо нөгөө пивны хайрцаг тийм. Ийм хайрцгийг одоо бид бол захиалгаар үйлдвэрлэх бүрэн боломжтой. За манай хөдрөө захирлын энэ үйлдвэр бол нэг сумаар 2 туулаа бууж чинь тийм ээ. За нэгдүгээр одоо энэ Улаанбаатарын энэ Монгол улсын энэ хог хаягдлыг бүтээгдэхүүн болгож байна. Одоо хог хаягдлыг Улаанбаатар эко Монгол улс бий болгохын төлөө одоо энэ хог хаягдлаас ийм бүтээгдэхүүн гаргаж ирж байна шүү дээ. За эргээд хүн ардтаа хэрэгцээтэй одоо барилгын болон бусад олон салбаруудад хэрэгцээтэй хунцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл ингэ явж байна. Тэгэхээр үнэхээр бас нийгэм эдийн засагт чухал ач холбогдолтой ийм салбар дээр өндөр технологийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг хийж тийм ээ. Ингэж явж байгаа нь бол үнэхээр гайхамшигтай байна л да. Тэгээд 2019 оныг засгийн газраас эх орон худалдаа авалтын жил болгож зарласан. Тэгээд энэ эх орон худалдаа авалтын жил болгож зарлалтай холбогдуулаад танах ер нь энэ төрөөс зарлж байгаа, орон нутгаас зарлж байгаа тендерүүдэд ер нь хэр оролцож байна вэ? Төрийн худалдаа авалтанд хэр хамрагдаж чадж байна вэ? Та энэ талаар бас санал бодлоо хэлнэ үү? Ер нь бол мэдээж ямар ч компани өсөж дэвчих хүсэлгүй яах вэ? Мэдээж үндсэн үйлдвэрлэлээс гадна энэ салбараасаа зарлагдсан нэг тодорхой бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тийм ээ. Зөвлөх үйлчилгээ гэх нь бидний бас хог хаягдлын салбарт нэлээдгүй ажиллачлаа шүү дээ. Тодорхой туршлага хөрөмтлүүлсэн гэсэн үг. Тэгэхээр энэ тал дээр бид нар бол ажиллах сонирхолтой байгаа. Яг одоогоор бид нар төрийн худалдаан одоо авалтанд хамрагдаад одоо тендерээр явсан юм байхгүй. Цаашдаа гарах байх гэж найдаж байна. Энэ жил одоо чинь аялжуулалтын яамнаас энэ хог хаягдлын салбарт 7 том тендер яригдж байна. Мөн бид одоо энд оролцохоор ер нь бэлтгэлээ хангаж байгаа. Би хөдрөө захирал яг мэдх юм. Хүүд олон худаг дээр үзэгчдийн сандал гэдэг нэг тэрбум 400 саяын тендерт бид нар нэг хамтарч оролцъё гэж ярьжсэн түүхний 4-5 жилийн өмнө бол байгаа тийм ээ. Тэгсэн хүүд олон худгийн тэр хунзар сандлуудыг хятадаас нийлүүлчихсэн тийм ээ. Тэгэхээр одоо нөгөө албан тушаалтан дарга нар нь үндэсний үйлдвэрлэгчтэй огт оруулаагүй. За энэ гудамжинд байгаа нөгөө шар хайс хашааг бол бид нар бас ингээд хамтдаа хийгээд одоо төмөр хийцэн компаниуд төмөр хийцэн хийгээд хунцрын компаниуд энэ хунцар хийгээд ингээд кадастраар одоо энэ 2-3 тэрбум төгрөгийн тендерийг дотоод ажлын байр болгоод үлдээчихье гэж ярьсан. Тэгээ тэр болгонд бид нар орж чадаагүй хадмөр гэжсэн түүх байгаа л да. Тэр нь өнгөрсөн жил энэ Монгол улс хэдэн их 80 төгрөгийн төрийн худалдаа авалт хийсэн байна. Та энэ дээр бас нэг тоо баримт байвал хэлээч. За энэ судалгаанаас харах юм бол 2019 онд 1.5 их 80 төгрөгийг төсвийн худалдаа авалтаас тендерээр ингээд зарлж худалдаа авалт хийсэн байна. Гэтэл энэ эхний хагас 41.5% буюу нийт худалдаа авалтын 5.5 за нэг 6 өрхгүй дээр нь дотоодоос авсан. 94.5% нь гаднаас авсан байна л та. Энэ ч одоо юу гэсэн үг вэ? Эрүүл ухаанаар юу болоод үзэхэд хэнд ч гэсэндээ ойлгомжтой. Энэ мөнгө бид нар гадагшаа урсаад байна гэсэн үг. Хят руу, Бээжин рүү, хаашаа ч Орос руу тийм ээ. Уул нь энэ мөнгө чи эргээд Монголд ирүүлэх ёстой. Бодлогоор энийг миний бодлоор зүгээр бодлогоор энэ үйлдвэрчлэлтийг энэ юм хийдэг хүмүүсийг бодлогоор одоо хөнгөлөлтөө зөөлөр ч юм уу бүр одоо тэг хувийн хүүтэй зөөлөр маш урт хугацааны зөөлөр бол нэмжмээр байгаа байхгүй. Тэгээд энэ одоо 100 талах байлаа гэхэд 94 талхыг нь Солонгос хятад хүмүүсийн одоо аваач өгөөд 3-4 талхыг нь Монголын үйлдвэрлэгчдэд өглөө гэж ойлгож штэ. Одоо таны хийсэн одоо тоо баримтаас харахад тийм ээ. Тэгэхээр энэ арай шудраг биш байгаа байхгүй юу? Энэ бидний сонгоод байгаа дарга нар чинь монголчуудын төлөө ажиллаад байгаа юм уу? Эсвэл энэ хятад солонгосчуудад ажлын байр бий болох гэж ажиллаад байгаа юм уу? Гэдэг дээр асар том асуултын тэмдэг байна л да. Бол манай зай баригч бүтээгдэхүүн байна. За энэ зай баригч 200 мм-ийн буюу одоо 20 см-ийн хооронд арматур ханыг ингээд зайг нь барьж өгдөг. Ингээд үлгчихнэ л да. Ингээд арматурт ингээд үлгцэн тохиолдолд энэ байшингийн зүтгэлт ирэхлээр нөгөө хоёр арматур ингээд бариад өгчдөг. Хөдлөөнгөө барина гэсэн үг. Тэгээ нөгөө зүтгсэн юм маань өөрөө бат бөх болно да. Ингээд эндээ үлдчихин тий. За энэ бол жишээ нь ингээд 80 см 80-100 см-ийн одоо өндөрт доод байшингийн суурийн арматур энэ дээр ирдээ. Ингээд юу яагаад өгдөө толоод өгдөө. Тэгэхээр зүтгэлт өөрөө нэг сайхан жигд гарна гэсэн үг. Байшингийн суур өөрөө жигд болно гэсэн үг. За энэний оронд өнөөдөр манай Монголын зах зээл дээр юу хэлж байгаа вэ гэхээр чулуу.
тоосго, төмөр төмрөөр одоо баахан имэйл зангидал цаг алдал. Гэхдээ зүгээр 100 төгрөгөөр ч юм аваад бат тавилаа арматураа өгсөрлөө боолоо барилга явуулаа. Тэр энэ 2-оос магадгүй 3 сар бэлтгэх ажлыг зүгээр 2-3 секундэд л хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ барилга одоо өгсөрлөлтийн ажлын цаг хугацааг маш хэмнэж байгаа. Дээрээс нь бүтээгдэхүүний зардал, дээрээс нь нөгөө чанаргүй стандарт бус юм ийсэн суур өөрөө муу болдог. Энийг ингээд бариад хийгээд өчгөн чим цементэн дээр ингээд барьцлаж штэ. Тэгэхээр өөрөө яг ингээд тэгшимийн ингээд хамгаалтын зузаан гэж ярьд юм да. Чигд гаргаад өчнө гэсэн. За ийм онцлогтой одоо маш хэрэгтэй бүтээгдэхүүн байгаа. Энийг бол яг Япон Солонгосын барилга дээр бол энэ бүтээгдэхүүн байхгүй бол барилгыг хилдэг байх жишээ нэ тэ. Манайд бол энэ бол одоо том компаниуд барилгын бол одоо орж иж байгаа. Энийг одоо манайхаас бас авч эхэлсэн. Өөрөөр хэлбэл бид бол энийг бол бас өөрсдөө ингэж явсаар энийг барилгын ган арматурын тулаас ба хүндрэлжсэн стандартыг баталсан. Тэгээ яг тэрнийхээ дагуу мөрдөл үйлдвэрлэл одоо бүтээгдэхүүн санал болгож байгаа. Манайх өнөөдөр өнөөгийн байдлаар үйл ажиллагаа явуулснаас хойш 400 гаруй тонн одоо хунцрыг одоо өөрсдөө хэрэглэгдэх төрлийн хунцрыг дахин боловсруулсан байна гэсэн үг. За энэ наад брендинг гэр байна л да. Энэ үндсэндээ 2 төрлийн гэр одоо бидэнд ингээд үйлдвэрлэсэн. 2 төрөл. Энэ бол одоо жижиг загварын гэр байна. За анх их одоо бид хамтарч ажилласан түүх сайн л да. Бид байжсэн наад брендинг одоо талын эзэн компани захирал залуучууд манад ирсэн. Тэгээ бид ийм гэр ингээд 10 жил ингээд сэтгсэн. Гэтэ одоо яг энийг үйлдвэрлэл нэвтрүүлэхээс модоор ихэд бас болохгүй наа ингээд гологдож जैन хэрэглэгчд ямар байх талаар өөрсдөө сэтгэхэд ер нь хонцоор их боломжтой юу гэдэг асуулт бид нарт тавьсан. Бид бас энийг бас судалж үзэх боломжтой байна. Энэ тохирсон хөвүүдийг авмаар юм байна. Гэт наад брэнд талын эзэн компани бол өөрсдөө энэ брэнд хөрөнгө оруулалт хийсэн. Ингээд өнөөдөр бид захиалгын дагуу төслийг амжилттай хэрэглэдэг 30 мянга орчим гэрийг бид нэр одоо нэг зах зээл дээр хугацаанд гаргасан байна. За энэ бүтээгдэхүүн Монголын төдийгүй бас дэлхийн бусад орнууд дээр одоо амжилттай гарч Монголын нүүр царай болж байгаад бид бас их бахархдаг. Бид хүнээс гадна яг одоо энэ загварын алдаг байна л дарамтлаа. Шагаачин гэдэг байгаа тийм ээ. Инвент гэдэг мөн адил одоо айхтар сэргэн залуучууд байна. Энэ шагаа гэдэг уламжлалт наадгыг бид мөн хунцаар хийж, зориултын хунцаар хийснээр яг энэ бодит мэдрэмжийг төрүүлэхдээ Монголын уламжлалт шагаа наадгыг гэдэг одоо чинь зах зээл гаргаж байгаа. Энэ бас нэлээдгүй одоо бас айл өрхүүдээр л хүрсэн бүтээгдэхүүн бас танигдж чадсан. Бэлэн бүтээгдэхүүнийх нь одоо үйлдвэрлэж байгаа ижил төстөө импортын бараан дээр 5% татвартай тийм ээ. Та нарын ингээд үйлдвэрлэхээр гайл нойд ингээд ороод ирэхлээр бараг 40% татвартай ингээд болоод байгаа шүү дээ. За дээр нөө жидүүгийн зээл санхүүжилт гэдэг юм бидний хувьд бол ер нь их хол байгаа шүү дээ. Олдохгүй байгаа шүү дээ. За би бол одоо энэ 20-30 жил бизнес хийлээ, үйлдвэрлэлийн бизнес тэр жидүүгийн зээлээс авч үзээгөө. Ер нь та бол жидүүгийн зээл хамрагдаж чадж гэнэ үү? Манай компани 3 жил уухгүй материалаа өгч зүтгсний ачаар манайх нэг 2019 оны сүүлээр нэг тодорхой хэмжээнд авсан. Одоо бол төлөө явж байгаа. Яг одоо нөгөө нөхцөл байдлаас сонирн байна л да. Бас нэг өвчин гарчтай дэлхийд дээр те. Энэ биднийг миний бодлоор энэ биднийг дэлхийн нэгдмэл гэж харуулж байгаа нэг талаасаа нэг шалтгаалж байна те. Одоо ингээд хятад өвчин гарсан суулаад манай эдийн засгт одоо ямар их хор өхрөл учирч байна те. Бидэрт шууд нөлөөлж байна. Худалдаа бол барилгын хөрөнгө оруулалтад одоо эргэлзээтэй болж эхэлж байна те. Нөгөө талаас энэ өвчнөөс бид нэр өөрсдөө хамгаалах хэрэгтэй гэдгийг бидэнд ойлгуулж байгаа байхгүй. Тэгэхээр нэгсэндээ эдийн засгийн хувьд аюулгүй доктортой байдлаа бид нэр өөрсдөө хангах хэрэгтэй гэсэн нэг тийм юмыг бас мессежийг биднэрт манай ер нь монголчууд өгөөд байна л та. Тэгээ хоёр талтай асуудал иргэдэж байгаа. Тийм болохоор бид бол өөрсдөө одоо хамгаалах, өөрсдөө одоо юу гэдэг аюулгүй байдлаа хангах тийм дархлаатай болох цаг ирцээ. Айлгүй шүү өнгөрцөө. Тэгэхээр энийг бол одоо бид нар бол төр засгаас биднэрт бол юу гэдэг хамгаалах хэрэгтэй. Ажлаа хийх хэрэгтэй. Бид бол энийг одоо ярина. Бид үйлдвэрлэгчдийн зүгээс бол чаддаараа л явж байна. Одоо ингээд юмаа үйлдвэрлэл зах зээл байвал тэрийг ингээд хийгээл явж байна гэсэн. Монголчуудад ер нь ажиллаж амьдрах орон зайгийн эх оронд нь одоо бий болгох аж үйлдвэрлэсэн эдийн засгийн цоошийн тогтолцоо бүрдүүлэх гарцаагүй зайлшгүй шаардлагатай байна. Тэгэхээр зөвхөн хуулцрын зах зээл дээр 250 сая Америк долларын зах зээл байхад түүний 10% дээр үндэсний компаниуд ажиллаж чадж байна тийм ээ. Цаад 90% нь бол дандаа импортоос хараат бол байж байгаа. Тэгэхээр энэ гадагшилж байгаа долларын урсгалыг одоо Монголд үйлдвэрлэл болгох, цалин болгох, ажлын байр бий болгох, татварын баазуур болгоход бид нар одоо нэгдэж одоо ажиллахаас өөр
зам байхгүй байгаа. Тэгээд энэ Монголын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, боожуулах ийм 10 жилийн бодлого, за дэмжих 10 жилийн бодлого, экспортод одоо бие даалгаж гарах 10 жилийн бодлого гэх мэтчингийн энэ хөгжлийн бодлогоодыг бол бид нэр одоо тууштай хийх зайлшгүй шаардлага бол байгаамаа. Цаашдаа энэ захиалгаар үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ маань өсөх нь тодорхой байгаа. Яг гэвэл бүх юм үргэлж ингээд бид нэг хятадас зугдах боломж угаасаа ингээд хомс болно. Үн өртгөө цаг хугацааг нөө тийм ээ. Чинь билийн энд Монголд одоо машинууд байхад хэвийн чинь авчирд ингээд хийжлэхэд бид нар тэрийг яг тэр стандарт магадгүй илүү чанартай, илүү магадгүй хямд өртгөөр хийх бүрэн боломж бидэнд бол харагддаг. Дөнгөж үйл ажиллагаа болоод 6 жил болж байна те. Энэ бол бидэнд бас нэлээдгүй бас сорилттэй асуудлууд ингээд гарсан бид даван тулаад хөгжлийнхөө шатанд явж байгаа. Тэгэхээр бид нар цаашаа бол нэг юмараа дагнах нь бас чухал юм болгоно хийх үү гэдэг ингээд те. Мэдээж тодорхой одоо төрлийн хонцруудаа бид дахин босруулаад сурна, ялангуяа хүнсний чиглэлийн юм дээр бид дагнуул биднээс бол зах зээл байгаа. Гэхдээ бидний анхны зорилт маань яг хөөхтэй илүү барилга дээр тулгарсан учраас бид бол барилгынхаа өнөөдөр ингээд аваад ингээд цаашаа явж байна л та. Тэгээ өнөөдөр хэд хэдэн бэрхшээл байна. Хамгийн түрүүнд бидний борлуулалт тийм ээ борлуулалт үжиж орлоготой байна. Гэтэл бид нар энэ дээр өрсөлдөх гэхлээр гаднаас биднийг одоо нөгөө татвараар ижил төрөл төстэй татврын бараа бүтээгдэхүүн дээр ямар ч хяналт байхгүй шүү дээ. Жишээ нь Хятад улс маш хэмжээний бараа хямдгаар болж байгаа бид яаж өгч зээл авсан банкны зээлийн үнээр хүү өндөр те. Нэг дараагийн асуудал Монгол улсын инфляц валютын асуудал. Мөнгөний үн цэн маань өөрөө унаад байвал бид нар яаж мэдээж түүхийдээ гаднаас авч байгаа тохиол бид нар яаж бүтээгдэхүүн өсөхгүй зарах вэ? Доктортой ажиллахгүй. Доктортой байд бид нар хамгийн чухал. Бид нар өнөөдөр нэг өсөхгүй бай гэхлээр нөгөө инфляц гэдэг бусад хэрэглээний бүтээгдэхүүн бол 10 жилийн дунд өссөн байдаг. Тэгэхээр зайлшгүй юм өсөхгүй байдаг. Өсөжчлэр нөгөө хэрэглэгч маань биднээс холдчих гээд байдаг. Ийм аюул энэ. За хамгийн сүүлийн асуудал гэвэл энэ дээр хэлэхэд ажилч анги нөгөө хүмүүсийг ажил авахтай байханд бол мэдээ цалингаар нь барина. За мэдээ зөв менежмент барина. Тэгтэл улс маань энэ яг хөглөө нөгөө ажилчдаа гаргаад байна л да. Гадагш нь гаргаад байна. Тэн мэдээж тэр хүмүүсийг уруудахгүй гадаадд солонгосоос өндөр 5-аас 4-5 сая төгрөгийн одоо Монгол мөнгөөр бодоход 3 сая вон гэж одоо 4-5 сая төгрөг болчих штэ. Тийм энэ цалин аваад тийш явах нь тэр үнээс л штэ. Бид энд юм хэмээр байдаг ажилчин байдгүй. Тийм ээ. Тэр ийм бодит асуудлууд бол одоо сүүлийн үеэс айгүйх тулгарч байна. Хэрэглэгч маань биднээс холдчих гээд байдаг. Ийм аюул энэ. За хамгийн сүүлийн асуудал гэвэл энэ дээр хэлэхэд ажилчин анги нөгөө хүмүүсийг ажил авахтай байханд бол мэдээ цалингаар нь барина. За мэдээ зөв менежмент барина. Тэгтэл улс маань энэ яг хөглөө нөгөө ажилчдаа гаргаад байна л да. Гадагш нь гаргаад байна. Тэн мэдээ тэр хүмүүсийг уруудахгүй гадаадд солонгосоос өндөр 5-аас 4-5 сая төгрөгийн одоо Монгол мөнгөөр бодоход 3 сая вон гэж одоо 4-5 сая төгрөг болчих штэ. Тийм энэ цалин аваад тийш явах нь тэр үнээс л штэ. Бид энд юм хэмээр байдаг ажилчин байдгүй. Тийм ээ. Тэр ийм бодит асуудлууд бол одоо сүүлийн үеэс айгүйх тулгарч байна. Улсын хөгжил мэд маань эдийн суур эдийн засаг байгаа. Эдийн засаг дээрээс нь одоо яг суртахуун ч юм уу те бид нар одоо тэрийг ойлгодог болсон шүү дээ. Тэгэхээр улсын хөгжил дээр одоо аж үйлдвэрчлэлтийн хөрөнгө оруулалт гэдэг байгаа. Тэгээ үйлдвэрчлэлтийн хөрөнгө оруулалт усаас өгөх ёстой. Энийг бол яг хуу манай төр засгийнхан нийт монголчууд одоо тодорхой хэмжээнд ойлгодог болсон. Гэтэл энэ дангаараас явдаг юм байна. Чингис Бонд 888 төслийн зээл өгөөд баахан хүмүүсийг ингээд зээл өгөөд шатаасан те. Баахан үйл тоног төхөөрөмж аваад дампуурсан. Гэтэл энийг яах вэ гэхээр цаана дахиад боожуулах хэрэгтэй байна л да. Яг сая жагаах ярьснаар худалдан авалтаар борлуулалтаар буюу энэ одоо тендер те. Тендерээр одоо энэ компаниудаа дэмжих хэрэгтэй байна. За мэдээж бид нар бүх юмыг үйлдвэрлэх боломжгүй. Тэгэхээр чадж байгаа боломжтой нэг дэмжих хэрэгтэй. Монголчууд дэндээ дээс ичэндээ гэж өгөөд тийм ээ. Тэмдэр энэ зайлшгүй дэмжих хэрэгтэй. Дараагийн асуудал гэвэл хамгаалах хэрэгтэй. Бүтээгдэхүүнээ зах зээлийн хамгаалах хэрэгтэй. Өнөөдөр манайх импортоор орж иж байгаа бүтээгдэхүүн 5% байгаа. Ихэвчлэн 5% байгаа. Тэгэхээр энийг бид нар 10, магадгүй 100 бусад улсууд 70-аас 250 дахин тэгээд импортын татвартай хамгаалдаг. Гэтэл манайх 5%. Тэр энийг бид нар бас дараа цаашдаа ярих хэрэгтэй юм билээ. За ингээд худалдан авалт, тарифын хамгаалалт, хөрөнгө оруулалт. За энэ гурав байж
Энэ уур байж хүмүүс юм сурнаа, юм ойлгоно, технологи хөгжинэ. Ингээд яг хоо энэ тодорхой хэмжээний валютын өрсөлдөлийг дотоодоо бий болгоно гэж үзэж байгаамаа. Хаяглыг дахин боловсруулад энэ үйлдвэрийг бид нар гаргаж байгаа бол бидний бизнесийн нэг онцлог гэж хардъя. Тэгэхээр манай Монгол улсаас жилдээ нэг 20 орчим сая тонн хаягдл гарчих шиг байна. За энэний нэг 10 хүрэхгүй үеийг дахин боловсруулж байна. Одоо энэ дахин боловсруул давхраар хийж байгаа бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр бид нар бол энийг бол нэгдүгээр тог хаягдлыг бол устгаж байгальд эко ээлтэй бизнес хийж байгаа. За дөнгөж сая та ярьлаа Монголд одоо 200 гаруй сая долларын экспорт, үнцний салбарын экспортын бүтээгдэхүүн байгаа гэдэг энэ бол баримт судалгаатай тоо. Үүнээс нэг 10 хүрэхгүй үеийг нь бид нар яг хуу монголчууд дотоодоо зах зээл дээр нийлүүлж байна. Дахиад энийг уул нь доороо 50 өргөмөр байгаа юм. Тэгээ биднэрт бол хугацаа байна. Өнгөрсөн цаг үед бол бид нар бол юм ий сурж штэ. Өнгөрсөн үеийг одоо бид бас нэг тодорхой хэмжээнд хүрж байна. Хүмүүс бас нийгэм бол сэрж байна, ойлгож байна, залуу үе гарч ирж байна. Тэгэхээр бид бол энийг бол зайлшгүй бол одоо нэмэх ёстой. Энэний төлөө цаашдаа бид бол одоо юу гэдэг хамтран зүтгэж ажиллах болно. Үндсэндээ бол үйлдвэрлэл дээр ингээд манайх нэмэн үртэх шингэн гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр нэмэн үртэх шинжийн гэхээр Монголд ч нэг үйлдвэрлэлийг нь тэрний цаана ажиллаж байгаа. Эдгээр тухайн компаниг 3 дөрний цаана ингээд нэг юм их гэж 3 хүн ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн амьдралын цаана ингээд хэдэн ингээд аваа авчихна гэсэн үг. Тэ? За компани ашиг гэхээс илүү эн чинь эргээд нөгөө юунд очиж байгаа байхгүй. За тэгээд нөгөө үйлдвэрлэлийн тог цахилгааны мөнгө ингээд усад татвар болгоод очиж чинь тэ. Тэгээ эн чинь буцаад магадгүй зээлтэй зээлээ ингээд билчин. Ингээр бид нөгөө услаа ингээд оруулж байгаа цаад юу нь бол нэмэгдэх гэдэг нь ач холбогдол нь тэр шүү дээ. Ер нь бол тэгээ энэний цаана олон юм байгаа байхгүй. Үйлдвэрлэл бодлого мэдээж энэний цаана улсын татвар матвар бид маш олон юм байна. Тэр улс биднэрт илүү их хөнгөлт өгөөд үйлдвэрлэлд дэмжигдсэн энэ бүтээгдэхүүнүүдийг хямдл очно. Эсвэл зарчмын дээл. Ер нь зөвлөдөө тэгээд энэ 30 жил change эдийн засаг тийм ээ. Импорт тэмцэн худалдааны эдийн засагтай явж ирлээ. Энэ эдийн засгийн тогтолцоо нь бол үжиг хямралыг бий болгох юм байна. Тийм учраас бүтээлч эдийн засгийг бий болгоё, хөгжлийн эдийн засгийг бий болгоё, аж үйлдвэрийн эдийн засгийг бий болгоё гэж манай үндэсний аж үйлдвэрийн зөвлөл бол ярьж байгаа шүү дээ, тийм ээ. Яг энэ Солонгос шиг, яг Хятад шиг, яг энэ хөрш орнууд, Япон шиг тийм ээ. Ингэж л бид нар хөгжих ёстой. Тэгээ монголчуудаа бүтээцгээе, хөгжцгөөё. За ингээд та бүгдэд баярлалаа. Дараагийн үйлдвэрээс бид нэр бас Монголын аж үйлдвэрийн салбар ямар төвшөнд байгаа энэ талаар бол бодит мэдээллийг бол хүргэж байх болно. За өнөөдөр үйлдвэрийн гэрлийн асааны ээлжид нэвтрүүлгийн дугаараа хуунцрын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хэв ашиглалт компани дээрээс явуулдаа. Монголын аж үйлдвэрийн салбарын гэрлийг асаацгаая. Хөгжлийн төлөө урагшаа монголчуудаа. Сүүлийн 30 жилийн хугацаанд цагаан затангууд Монголын үйлдвэрүүдийн гэрлийг ингэж л унтрааж ирсэн. Энэ үйлдвэрүүд дээр ажиллаж байсан мянган залуучууд ажлын байр хайж гадаад руу дөрүүлсэн байна. Өнөөдөр Монголын үйлдвэрүүдийн гэрлийг асаах цаг нь болсон.